За үнэхээр та эдийн энэ санаачилсан эдийн хуулийг дэмжихэд бол амар эргэлзээтэй байна. Бод байдал дээр бол асуудал ингэ шийдэх чинь гэж би хувьдаа ерөөсөө харахгүй байна. Тэгээ бид нар одоо жишээлбэл татварын багц хуулийг их хурлд өргөн мэдүүлээд багц хуулийнхаа ард гарыг гэж идэл одоо засгийн газар болгоно төсөв төлөвлөгөөндөө тааруулаад нэг жижигхэн нэмэлт өөрчлөлт хийгээл ингээл их хурлаа хуураад байгаатай адилхан бид нар өөрийгөө ингээ нэг тийм арга зах маягтай ийм зүйл болчих гээд байна л да. Тэгээ би зөвхөн их хурлын даргаыг энд байж байгаа дээр хэлэх гэж байгаа нь бол нөхцөл байдлыг айгүй тийм улс өртөө хараад их хурлаа яг юу хэлцэх ёстой бэ гэдэг зүйлээ тодорхой болгохгүй бол ерөнхий сайд нь тоож орж ирдэггүй их хурлын хуралдаан гэж одоо юу байхад тийм биз дээ. Энд ач холбогдлохгүй шүү дээ. Нэггээр хэлбэл Монгол улсад ач холбогдолгүй зүйлийг бид хэлцээ сууж байна гэсэн үг байхгүй юу? Зөв буруугийн тухайд бол яг энэ намыг удирдах байгаа хүн төр засгийг авч явж байгаа хүн нь орж ирээд чихээ тавиад зөв гарах нь буруу гарах нь гэдээ ингээд чагнажээдэг зүйлсийг л бид ярмаар байна. Ингүүл их хурлын ач холбогдол үнцэн нь бол тодорхой хэмжээнд бий болно. Тэгэхгүй бол энэ хорвоо ертөнцийн бүх зүйлийг их хурлаар шийдвэрлэдэг зүйлийг л бид нар хийцсэн байлаа л дээ. Урд нь бол энэ яаралтай гэдэг юм байсан үгүй юу? Та нар энийг хармаар байна. Тэгээ одоо асуулт асуухаас өөр аргагүй болж байгаа зүйл бол энэ яаралтай горим гэдэг чинь ерэн цаашаа ажиллах ёстой үгүй юу? Тэгээ яаралтай горим гэдгийг яг юу гэж ойлгох уу гэдгийг тодорхой болгохгүй бол засгийн газар хүссэн хуулиа өөрчлөхийн тулд энэ одоо хуулийн цорхойг ашигладаг. Дуртай үедээ өргөн барьдаг. Хүссэн хугацаанд батлуулахыг оролддог. Инхээр их хурлын гишүүд чинь дургуйцаад ажилдаа ирэхгүй байхгүй. Бид одоо засгийн газрын гар хөл биш шүү дээ гэж их хурлын гишүүдийн хэлж байгаа бол зөв шүү дээ. Төлөвлөсөн төлөвлөгөөтэй зүйлээ ярихгүйгээр одоо байнгын орон дарга, жавхлан дарга одоо онцгой анхаарах хэрэгтэй. Хаврын чуулганаар батлагдсан зүйлийг л ярил л да. Батлагдаагүй зүйлсийг одоо бидний лөө шахах болмоор байна шүү дээ. Тоглоомгүй. Бид төлөвлөсөн ажлаа л хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээд шаардлагатай хуулиуд байгаа бол тэрийг бид нар намрын чуулганаараа ярьж бол. Жилийн дараа ярьж бол. Энд чинь одоо хууль батлна гэдэг чинь хамгийн хүнд ажил байх ёстой шүү дээ. Хамгийн их эсэргүүцэлтэй ажил байх ёстой шүү дээ. Тэгээ батлагдаа гарсан юм нь бол хоёргүй агуулгатай байхгүй бол одоо бид нар нэг зүйлийг асуумаар байна. Эцсийн санал хураалтын өмнө ер нь энэ их хурлын хамгийн газраас бид нар хуулийн дүгнэлт авдаг баймаар. Яг үзэл баримтлалын хэвээрээ батлагдсан юм уу? Үнэхээр өргөн барьсан За бэмц цогтойргийн микрофоныг өгье. Хариулт. За ерөнхий сайд нь тоодоггүй их хурл гэж та бас ярьж. Ер нь бол үе үе ерөнхий сайд нар яг л тухайн үндсэн хуулиар өөрт ноогдсон чиг үүргийн хөрөнд чуулганы хуралдаанд суугаал ирсэн. Цаашдаа ч ийм байх ёстой байх. Хууль тогтоох гүйцэтгэх засаглалыг үндсэн хуулиараа зааглаад ялгаад өгсөн. Хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн улсын хурл хадгална. Улсын хурлын гишүүд эдлэнэ. Гүйцэтгэх засаглал бол хуулийн хэрэгжилтийг улсын хурлын өмнө хангах үүрэгтэй. Тийм болохоор засгийн газар ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг хангах ажилдаа илүү анхаарах ёстой. Үндсэн хуулиар заагдсан улсын хурл зайлшгүй одоо тийм үү оруулж батлуулах иймэрхүү асуудлуудаа л одоо оролцоод явах нь бол тэдний үүрэг. Засгийн газраас өргөн барьсан хуулиа батлуулах одоо төсөв мөнгөний бодлого гэдэг үндсэн хууль заасан тодорхой бодлогын асуудлуудад оролцох. Бусдаар одоо юу гэдгийг их хурлын гишүүнийхээ хувьд харин байнгын орон хуралдаанд чуулганд оролцох үүрэгтэй. Ерөнхий сайдынхаа хувьд бол оролцох биш. Тийм хуулийн хэрэгжлийг хангах үндсэн хуулиар олгогдсон үүргээл одоо биелүүл. Энэ ялгаатай. Гишүүнийхээ хувьд засгийн газрын гишүүд ерөнхий сайд нар байнгын орон чуулганд оролцох үүргээ биелүүлэх ёстой. Тусдаа гүйц засаглал институцийн хувьд хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх. Энэ хүрээндээ л ажил явах ёстой. Тэгэхээр энийг бол бид нас ялгаж салгаж харах ёстой. Хууль батлах хүнд байх ёстой гэж та бас ярьж байгаа.
сая алтан гэрлэгч бол хууль санаачлагч бүрэн ирэхэд талдж байна. Хууль батлах хөнгөн байх ёстой. Ямар ч хуулийг яаж гишүүн санаачилж болно. Улсын хурл харин засаад батлах ёстой гэж ярьж байгаа. Үнэхээр улс орны тусгаар тогтнол эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хуулиуд дээр бид онцгой анхаарч тодорхой босготой шалгууртаа тань хэлж байгаа. Ялангуяа шаардлагатай үед мэргэжлийн байнгын ороод нь их хурлын хамгийн газраар хууль зүйн дүгнэлт гаргуулах, тооцоо судалгаа хийлгэх, ингэж байгаа цааш энэ хуулийг батлах уу, батлахгүй гэж ярьдаг байхгүй бол сая алтан гэрлэгч юм болыг өөртөө зөрчилдсээр явьчих. Малчны тухай хуулийг баталсан бид нар хэрэгж боломжгүй хууль баталсан. Хэрэгж боломжгүй хууль өөрөөсөө баталчаад хууль санаачлах эрх алдах гэдэг одоо ийм хэрэгж боломжгүй хуулийг санаачлах нь бидний эрхчтэй гэдэг байгаа байхгүй. Ийм биш ээ. Хууль хэрэгж боломжтой байх хэвээр хууль нийгмийн тодорхой тулгымцсан асуудлыг шийдэж чаддаг байх хэвээр батлагчаа хэрэгжихгүй бол бид хууль батлах шаардлагагүй. Тийм болохоор таны хэлж байгаа хуулийг эцэслэн батлахын өмнө энэ хуулийн тийм үү тодорхой дэг заалт орж байгаа. Энэ хууль санаачлагчийн үгийг сонсдог байх. За ийм одоо агуулгатай хууль бид санаачилсан шүү гэдэг үгийг сонсдог байх. За эцэслэн батлаад араас нь улсын хурл ийм бодлоготой, ийм зорилготой, ийм ач холбогдолтой ард иргэдийн амьдралд ингэж өр өгөөж өгөх ийм хуулийг батллаа гэдгийг нэгдсэн бас дүгнэж мэдээлдэг байх. Хуулийг сурталчилдаг байх. Энэ зохицуултуудыг бас дэгийн хуулийн дээрс оруулж ирсэн. За яаралтай горимын тухайд бол засгийн газар үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар зөвхөн эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар яаралтай горимоор хууль өргөн барина. Бусад одоо юу гэдэг нь дурын үзэмжээрээ яаралтай горимоор хууль нэг яаралтай горимоор хууль санаачлахгүй гэдээ зохицуулсан байгаа. Яг энэ хүрээндээ л одоо цаашдаа орж ирж байгаа. Сая одоо бол яг энэ горимоор бол нөгөө Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц гадаад зээл ашиглалтын тухай хууль өргөн баригдсан. За өөр бус хуулиуд нь ердийн горимоор өргөн баригдаад хилцэгдэд явж байгаа. Тийм болохоор засгийн газар ганцхан онцгой эдэлж байгаа хэрэг бол эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар л нэг яаралтай горимоор хууль өргөн барина. Энэ одоо өргөжүүлсэн зүйл байхгүй. Энэ бол урд нь бол их замбраагүй байсан, энэ харин зэгцэлсэн. Одоо бол энэ цааш тийм зүйл гарахгүй. Цагаан төгрөг шүү тодруулъя. Би тийм их ойлгомжгүй юм асууад байгаа юм байх та. Олон жил та одоо парламентд суусан хүний хувьд би нэг зүйлийн ялгааг л гайхаад байгаа юм л тийм парламентын засаглалтай улсуудын парламентын нэгдсэн уралдаан өмнөхөр зөв байгаад байгаа байхгүй юу? Жохон арчил хөгжсөн улсуудад. Тэгээ бидний буруу байгааг л би нэг дүн шинжилгээ хийгээд энийг яаж зөв болох вэ гэж амхандаа хараад байгаа юм л да ялгаануудыг. Тэгээ бид нар бол хэтэрхий олон зүйл рүү ороод байна. Бид олон зүйл рүү ороод байгаа учраас их хурлын гишүүн ерөнхий сайд хүн бид нар дээр тоож ирэхгүй шүү дээ. Би нэг жишээ болгож ярьж байгаа болохоос би таныг учрлыг авчираад энэ суулгах гэж юусоо хэлээгүй. Би нэг хүний тухай яриаггүй шүү. Өмнө нь бүгд тэгсэн. Тэрийг мэдж байгаа учраас би хэлээд шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр бид нар жоохон энэ дэг мэгэ цаашаага ярихдаа их хурлын тухай ойлголтыг бид нар ингээд зөв болгохын тулд жоохон За бямцогтгийн микрофоныг нээе. Хариулт. Бодлоготой, төлөвлөгөөтэй ажиллах бол таны хэлж байгаа зөв. Тэгээ улсын хурлчин засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 5 жилийн үндсэн чиглэл, жилийн төлөвлөгөө гээд зүйлүүдийг баталсан энэ хүрээндээ л бодлого төлөвлөлт мөн хийгдээд явж байгаа. Өнөөдөр хамгийн гол нь улсын хурлын өөрийн үйл ажиллагаа маань дотоод зохион байгуулалт маань сул байгаад байгаа учраас түрүү хэлсэн шүү дээ. Өнгөрсөн парламенттай харьцуулахад бид тэр өнгөрсөн парламент баталж байсан хууль тогтоомж 10% нь хүрэх хууль тогтоомжийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийчихжээ. Байнгын хороодын хуралдаан 57 удаа тасраад ажиллаа хийж чадаагүй байна. Хувийн хвшлийнхэн төрийн бус талбай агч нар өглөө 8:30-д ажилдаа ирээд 17:30-д гардаг. Цагаа бүртгүүлдэг яс ажиллаа хийдэг. Гэтэл их хурлын гишүүд маань энэ тааллаар ажилдаг байгаад байна. Үүнээсээ болоод энэ их хурлын нэр хүнд унаад байна. Төр дэд ардны итгэл сулраад байна. Тийм болохоор л үүнийг зэгслэх гээл дотоод үйл ажиллагаа